Монгол оронд маань 640 мянган гэр бүл амьдарч байгаа. Жил бүр шинээр 29 мянган хүн гэр бүл болж байна. Энэ олон гэр бүлийн амьдрал донд өнөөдөр асуудал үнэхээр хэцүү байна. Манай үзэгчид мэдж байгаа байх. Гэр бүлийн хосууд хоорондоо ам хилзэрч идэх, үр хүүхдээ өсгөх тал дээр туршлага дутагдах, хадам худын асуудал, эдийн засгийн асуудал, гэмт хэрэг, гэр бүлээс үүдэлтэй гэмт хэргийн асуудал улам бүрсэж байгаа. Өсвөр насны охтуудын биеэ үнэлэх асуудал бидний сэтгэл санааг зовоож байна. Эцэг эхчүүд, ээжүүд, өвөө эмээ нарын сэтгэлийг зовоож байна. Гадаадад маш олон гэр бүлийн ажиллах хүч гаргаж гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн эцэг нь эхэн явснаас болж үр хүүхдүүд өнчирч байна. Амьтын хаагцал үзэж байна. Энэ хэцүү цаг үед бид хөгжлийн асуудал ярихын тулд гэр бүлийг хөгжүүлэх хэрэгтэй. Гэр бүлийг хөгжүүлэхийн тулд бид хувь хүнийг төлөвшүүлэх хэрэгтэй. Энэ үндслэлээр бид 2011 оны 10 сарын 1-ний өдөр ТБ-д андуудын 4 давхарт хайрыг дээдлэгч, гэр бүлийн хайрыг тэр дундаа гэр бүлийн хайрыг дээдлэгч хосууддаа зориулсан та амьдралаа там болгох юм уу, диваажин байлгах юм уу гэдэг нэртэй лекцийг хүргэх гэж байна. Бид Монгол орны 19 аймгийн 350 мянган хүнд 6 жилийн туршид энэхүү гэр бүлийн харилцааны талаарх лекцийг өгч байсан. 10 гаруй жил бид гэр бүлийн зөвлөгөө өгч байна иргэдтэй. Бид ахмад гэр бүлүүдийн нөр их сайхан бидэнд үлгэр дуурайл болгож туршлагыг их олон жил судалсан гэр бүлүүдийн алтан мөнгө хөрөлт гардуулах эслийн ажиллагаа хийх тайлбарт бид хосуудаас ярилцлага авч эндээс бид гэр бүлийн өв дээдсийнхаа ёс заншлыг сурч авч энийгээ залуу үедээ хүргэж өгөх ийм асуудлын гол болгосон учраас бид энэхүү лекцийг хийх гэж байгаа. Энэхүү лекцэнд хүрэлцэн ирснээр та бүхэн хантайгаа нэг үгээр ярьдаг, нэг бодлыг боддог, тийм ээ, аз жаргалд хоёулаа хамтдаа нэг цогц нэг хүн болж хүрдэг юм байна гэдэг учир утгыг ойлгох болно. Ингэснээр гэр бүлийн доторх нэгдэл маш сайхан болсноор бид сэтгэл санаа амар тайванд хүрж бид улсын орны бүтээн байгуулах ажил хөдөлмөртэй илүү их бизнестэй амжилт гаргах боломж болцоо нээгдэн та өөрийгөө нийгмээс авсан, ажлаас авсан стрессийг 100% тайлж гэр бүлдээ амар тайван аз жаргалыг мэдрэхийг хүсч ивэл манай лекцийг зорих хэрэгтэй. Бид гэр бүлийн хайр дээр хувь хүний нийгмийн төлөвшил, өсөлт, амжилтын бүх үндэс байдаг гэдгийг үзүүлэх гэж байна. Өнөөдөр Монгол орны маань баялаг зөвхөн гэр бүл. Үндэсний баялаг маань зөвхөн гэр бүл. Тэм учраас гэр бүл судлаач хүмүүсүүд энэ цаг үеэс эхлэн 10 сарын 1-ээс эхлэн бид сар бүр ганц бие хүмүүс болоод гэр бүлтэй залуу хосуудад зориулсан хайрын харилцааны талаарх лекцийг та бүхэнд хүргэх болно. Та бүхэн манай лекцэнд хурж ирснээр сэтгэл хангалуун, хайртай хостойгоо нэг үгээр ярьдаг, нэг бодлыг боддог, нэг цогц болох боломж нээгдэнэ. Энэ боломжийг битгий алдаарай.